Үндсэн хуулийн цэцгийн 2 гишүүний томилгоог улсын хурал хэлэлцэж эхэлснээр байгууллага бүрэн бүрэлдэхүүнтэй болох ч энэ нь улс төрийн тохироо хараат ус байдлын асуудлыг дагуулсан хэвээр байна. За одоо анхаарал зөвхөн суудалд үүрэхэд бус цэц үндсэн хуулийн манаачийн үүргээ бодитоор хэрэгжүүлж чадах хэсгээр төвлөрч байна. За студид сэтгүүрч Уланбаяр мэдээллийг үргэлжлүүлэн хүргэнэ. Мэдээллийн хөтөлбөртэй хамтаага үзэгч та бүхэнд баярлалаа. Өнөөдөр улсын хурлын хэлэлцэх асуудлын жагсаалтын дараалалд үндсэн хуулийн цэцгийн гишүүдийн томилгоо орж ирсэн. За энэ удаад улсын ерхий прокурорын орлогч Эрдэнэт за мөн улсын хурлын гишүүн асан Сүхбаатар нар нэр дэвшиж өчигдөр улсын хурлын байнгын ороодоор хэлэлцэгчид дэмжигдсэн. За тэгвэл үндсэн хуулийн цэцгийн гишүүдийг томилох процесс өнөөдөр дахин энэхүү улс төрийн анхаарлын төвд орж ирж улсын хурлаар 2 шинэ нэр дэвшигчийг хэлэлцэж баталгаажуулснараа тухайн байгууллага бүрэн бүрэлдэхүүнтэй болох нөхцөл бүрэлдэж байна. Гэвч энэ үйл явцыг зөвхөн оронтой нөхлөө гэж харах нь хангалтгүй. Учир нь үндсэн хуулийн хяналтын байгууллагын институтийн гажуудал улс төрийн нөлөөллийн эрсдлийг давхар илчилж байгаа юм а. За хууль зүйн логикоор бол үндсэн хуулийн цэцэн үндсэн хуулийн манааж байх үүрэгтэй. Иймээс үндсэн хуулийн цэцгийн гишүүдийг ерөнхийлөгч улсын хурал дээд шүүхээс тэнцвэртэй байдлаар санал болгож улсын хурал томилдог нь эрх мэдлийн хуваарлалт, харилцан хяналтын зарчмыг хангах үндсэн зорилготой. Гэвч практикт энэ мэргэжлийн шалгуур гэхээс илүү улс төрийн тохироо институт хоорондын ковотын хуваарлал болон хуурч за хэн хэний хүн бэ гэдэг асуудал за хэн илүү хуульч вэ гэдэг шалгуураас төрүүлдэг болсон нь олон нийтийн шүүмжлэлийн гол шалтгаан болж байна. Сүүлийн жилүүдэд цэцгийн томилгоо сунжирч хугацаа дууссан шинэ хөнгөө хүлээлгийн горомд орсноороо институтын доктортой байдалд эргэлзээдүрч за хууль бийж хэрэгжилт нь улс төрийн хуваартай гэх ойлголтод сууж байгаа юм а. За хуульд заасан 6 жил дараагийн хүртэл ажиллах зохицуулалтанд тасралтгүй ажиллагаа гэхээс илүү улс төр гацвал байгууллага өөрөө тохиролцооны золиос болж хуурдаг сул талыг бий болгож байна. Ерөөсөө дардамд үнэ хэлэх ёстой шүү дээ. Энэ Сүхбаатар нэр дэвшигчид бол Монгол Ардын намын байгууллагад ажиллаж байсан улсын хурлын гишүүнээр ажиллаж байсан. Манай Эрдэнэт хуульч бол дарчсан намын бүлэгт ажиллаж байсан. Аль аль нь улс төрийн хувьд урд нь улс төрийн ажил хийжсэн хүмүүс шүү дээ. Гэхдээ цэцэдний юм шаардлагууд байдаг. Улс төр болоод хууль зүйн өндөр мэргэжилтэй гэсэн л шаардлага байдаг. Өөрөлдөө улс төр хүн байж болно гэдэг. Энийг эхнээсээ 1992 оны үндсэн хуулиар заагаад өгсөн юм. Тийм учраас юм хүмүүс томилогдож. Тэгээд аль аль талаасаа ярьж байгаад энэ хоёр нам эдгээр хүмүүс болох юм байна гэдэг бишээд аль аль нь тухайн хүнээ дэмжээл оруулж ирж байгаа. Энийг нэг ус төрөөс хамааралгүй юм шиг гэж бас яриад хэрэггүй. Ард түмэнд үнэ хэлэх гэсэн. Одоо Эрдэнэт нэр дэвшигчийн хувьд бол жишээл харин тэр үүсэн ноцтой нөхцөл байдлыг чинь ил болгох суур нөхцөлийг бүрдүүлсэн хүн юм байлээ шүү дээ. Жишээл тэр камер байж исэн учраас л түнс тэр чи камертай хийхгүй үстэй. Тэгэд камер тавигдсан байгаа үстэй. Тийм учраас дараа нь энэ асуудал чи илэрч байгаа үстэй. Гэх мэт тэгээд энэ дээр тийм одоо харах өнцгүүд бол байгаа. Тэгээд би бол зөвхөн хуулийн хүрээнд л ажиллаж байгаа. Тэгэхээр систем бол аль нэг талдаа бол гацаагүй. Гэхдээ энэ одоо шийдвэрүүдэд бид нар тийм учраас аль болох удаахгүй хурдан л гаргаа явах хэрэгтэй. Өчигдөр бол бид нар шөнийн 11 хүртэл хуралдлаа шүү дээ. За 9 хүний бүрэлдэхүүнтэй байх ёстой үндсэн хуулийн цэц өнөөдөр 8 гишүүнтэй байна. За эдгээрээс нэг нь буюу үндсэн хуулийн цэцийн дараагаар ажиллаж байгаа Баясгалангийн хугацаа дуусаж ажлаа аль биесээр өгөх ёстой. За дараагийн нэр дэвшигч улсын хурлаар баталгаажиж томилогдсноороо энэ хүн ажлаа өгнө. За тэгвэл хуулийн хяналтын байгууллага хамгийн том үнд зүйл нь зөвхөн хууль ёсны шийдвэр гаргахтаа биш харин тэр шийдвэрт нийгэм нүдэрээ үзээгүйч зүрхээрээ итгэх хэмжээний итгэл бие эсэгт оршдог. Тэгвэл өнөөдөр үндсэн хуулийн цэцэд энэ итгэл иргэд итгэж чадж гэнэ үү гэдэг өөрөө асуудал болж байна. Одоогийн нөхцөл цэц бүрэн бүрэлдэхүүнтэй болж дотроосоо даргаа сонгох шинэ үе шат руу орсон ч тоогоод үрсэн ч амтран засраагүй гэдэг шиг суур эргэлзээг бүрэн арилгасан гэж хэлэхэд эрт байна. Хуулиар бол нууц санал хураалтаар олонхын санал авсан хүнийг сонгоно гэсэн ч тун зэгцтэй заасан ч за амьдрал дээр энэ нь ардчлалын өнгө зүйснээс цаашгүй болж институт доторх улс төрийн тэнцвэр бүлэглэлийн жинхэнэ хүчийг даалт байдлаар илэрхийлэх эрсдэлтэй хэвээр нь за хаалга цоочтойч түлхүүр нь өөр газар байдаг гэдэг эргэлзээг дагуулж байгаа юм а. Яг цэцэгдэг бол зарим талаараа бас гарч байгаа шийдвэр улс төрийн үр дагавартай байхгүй. Тэгэхээр цэвэр одоо судлаачид байгаад тахаар бас энэ зүйлүүдийг яадаггүй. Тийм учраас энд
одоо үндсэн хуулийн залтаасаа эхлээд улс төр одоо тий бусад одоо шалгуурыг өндөрөөр хангасан хүмүүсүүдийг л бас тавина л гэж байгаа шүү дээ. Тэгэхээр ерөн зүгээр судлаачд нь хэдүү байхын улс төрч бэкграундтай бөгөөд хуульчид хэд байхын ерөн зүгээр цэвэр шүүн таслах ажиллагаанд оролцож ирсэн үдийн хүн байхыг гэдгийг энэ шинжилгээрээ бид нэр тодорхой болгож өгөх ёстой юм бэл. За энэ удаад үндсэн хуулийн цэцгийн гишүүнд нэр дэвшигч 2 нэр дэвшигчид улсын хурлын гишүүд амсаатай байна. Учир нь нэг нь захиргааны эргээр мэрэгсэн сайн хуульч бол нөгөө нь эрүүгийн эргээр мэрэгсэн Монголдо урдаа барих хуульчаа гэж магтаж байна. За үндсэн хуулийн зэц тойрсон энэхүү хамгийн том гажуудал нь хувь хүмүүсийн чанарт бас тогтолцоонд шургалсан улс төрчдөд оршиж байгааг бас гишүүд анхаарах хэрэгтэй. Учир нь цэцгийн томилгоо удаашрах, улс төрийн тохироод амгаалах, бүрэлдэхүүн докторгүй байх зэрэг нь тус тусдаа асуудал биш. Нийтдээ үндсэн хуулийн хяналтын байгууллагыг улс төрийн хүлээлгийн горимд оруулж бие даасан байдал нь чимээгүйхэн цоорхоо үүсгэж байгаа юм. За ингэснээр хууль дээдлэх ёс бодит амьдрал дээр хүчтэй институтын зарчим гэхээсээ илүү цаасан дээрх тунхаг болон үлдэх эрсдэл нэмэгдэж байна. За тиймээс энэ удаагийн томилгоог үндсэн хуулийн институт улс төрөөс ангид ажиллаж чадах уу эсвэл өнөөгийн тохиролцооны лог гүргэлжлэх үү гэдгийг шалгах шалгуур болох юм. За тиймдээ ч улсын хурлын энэ удаагийн томилгоо хүн солихоос илүү тогтолцоо өөрөөгөө засах уу эсвэл хуучнаараа эргэх үү гэдгийг шийдэх мөч болж магадгүй юм аа.